Үндэ 11-р ангийн 2025 оны гүйцэтгэлийн үнэлгээний материалын тайлбарыг хүргье. За бүгдээ одоо 1-р тест рүү орцгоё. За элементийн ион нь 10 электрон хавуулсан бөгөөд түүний массын тоо ба массын тоо нь 14 бол протон ба нейтроны тоо хэд байх вэ гэж. Атомын масс нь 14. За тэгэхээр бүгдээ юу яаж үзье? За энийг бүгдээ хамт хийж үзье. За тухайн элементийн нэг X гэдэг элементийн ион байсан ямар цэнэгтэй мэдэхгүй асах юм уу? Нэмэх хоёрын аль нэг нь байгаа тий. За тэгээд түүний массын тоо нь бол 14-тэй. Тэгээд ионы хувьд бол электроны тоо протон болон нейтроны тоо нь хэд байх вэ гэсэн юм асуулт байна. За тэгэхээр энэ дээр бол юу байна гэсэн үг. Энэ бол ерөнхийдөө бол юу байсан бэ гэхээр азот байсан байна. За яагаад вэ гэхээр азот протон 7 байсан гэсэн үг л дээ. Тэгээд энийг яаж олох вэ гэхээр энэ тийг байж хагаад X элемент чинь тийг байж хагаад асах 3 болъё. За тэгэхээр 3 электроныг бол нэмж аавна гэсэн үг. За энд бол 10 электронтой гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр өмнө нь бол 3-ыг нэмээд хэд дээр 3-ыг нэмээд 10 гардаг вэ гэхээр 7 дээр 3-ыг нэмээд 10 гардаг учраас протоны тоо нь бол электроны тоо нь бол атом үедээ электроны тоог тодорхойлдог учраас атомын үед бол протоны тоо электроны тоотойгоо тэнцэн байдаг те. Ингээд 10 протонтой биш 7 протонтой 7 протоны тоо нь бол 7 байгаа учраас атом байна уу, ион байна уу хамаагүй нейтроны тоог олохдоо харьцангуй атом массаасаа протоныг хасч болдог те. Тэгэхээр нейтроны тоог олохдоо атом массаас протоныг хасгаар 14-өөс 7 хасаад 7 гээд тэгэхээр 7 протонтой 7 нейтронтой хариултан зөв байжээ. Зурагт үзүүлсэн орбиталын тэмдэглэгээний хэлбэрийг заана уу гэж. За энэ өмнөх онуудын одоо юун дээр S бол орон зайд нэг чиглэлтэй бөмбөрцөг байдаг гээд энэ бол Z тэнхлэхийн дагуу энэ 3 бол гуруула гантел байна. Z тэнхлэхийн дагуу гантел, Y тэнхлэхийн дагуу гантел, X тэнхлэхийн дагуу гантел. За ингэхээр аль хариултан зөв байсан бэ гэхээр Z тэнхлэхийн дагуу байгаа учраас хоёрын B хариултан зөв байжээ. За элементийн атомын 3 дугаар иончлалын энерги гэсэн тодорхойлтыг бол аль нь зөв илэрхийлж байна гэсэн тест байна. За эхний ээлжинд бүгдээрээ яах ёстой вэ гэхээр иончлалын энерги гэдэг тодорхойлтыг бол сурах хичээсээ бол харж болно. За иончлалын энерги гэдэг нь цахилгаан сармаг хий байдалтай 1 мол атом эсвэл ионоос хий байдалтай шүү заавал хий байх ёстой. Хий байдалтай 1 мол атом эсвэл ионоос стандарт нөхцөлд 1 мол электроныг бүрэн салгана. За тэгэхээр хий байдалтай ионоос 1 электроныг бүрэн салгахад үүсэх энергийг бол бид нар 1-р иончлалын энерги гэж нэрлэнэ. 2-р иончлалын энерги гэдэг нь иончлалын энерги. За тэгэхээр үүссэн катионоос өөрөөр хэлбэл 1-р иончлалаар үүссэн катионоос дахин 1 электроныг салгахад зарцуулагдах энергийг бид нар 2-р иончлалын энерги гэж нэрлэдэг. За ингээд 2-р иончлалын энерги. За тэгвэл 3-р иончлалын энерги гэдэг нь 2-р иончлалаар үүссэн нэмэх 2 катионоос дахин 1 электроныг салгахад зарцуулагдах энергийг бид нар 3-р иончлалын энерги гэж нэрлэдэг. За тэгэхээр 3-р иончлалыг аль нь зөв илэрхийлсэн байна вэ гэхээр C хариулт нь бол зөв байна. Энэ бол зөвхөн электрон алдсан тухай дийтгэх нь бол электрон алдсан тухай тэмдэглэдэг байна. За ингээд 3-ын C хариулт нь байжээ. За 7.2 г кальцийн гидроксидээр доор 200 см3 эсэлгүүнтэй осмол бэлтгэжээ. За тэгэхээр эхний ээлжинд өгөгдлөө бичнэ. За кальцийн гидроксидийн масс нь бол 7.4 г. За тэгээд 200 см3 бол
эзлэгүүний нэгж учраас V-г ингээ биччихлээ. За энэ усамлын мойлын концентрацийг олохын тулд масс нь мэдэгдэж байгаа нөхцөлд бид нар бацийн тоо хэмжээ буюу энэ тэнцүү массыг хуваах нь мойлын масс гэдэг томьёоноос кальцийн гидроксидын тоо хэмжээг олно. За эхлээд кальцийн гидроксидынхаа мойлын масс нь болно. За кальцийн харьцангуй атом масс бол 40 байдаг. 40 дээр нэмэх нь хаалтны гадна талд хүчин 2 гэсэн үг. Хүчил төрөгчийнх бол 16 дээр нэгийг нэмээд ингээд 74 болдог те. За ингээд 7.4 грамыг хуваах нь 74 грамм мойл байна. Нэг чинь за тэгэхээр грамтай хуваагдаад 0.1 мойл болно гэсэн үг. За мойлын концентрацийг олдог томьёо бол N-ийг хуваах нь B байдаг. N бол мойл гэсэн нэгжтэй байх ёстой. Эцлэгүүн заавал дециметр куб нэгжтэй байх ёстой. За ингийн тулд дециметр куб руу шилжүүлэх байгаа бол шилжүүлэх байгаа юмаа дээрээ бичээд энэ сантиметр кубаа доороо бичнэ. Тэгэхээр 1 дециметр кубыг 1000 сантиметр куб гээд сантиметр куб доорогдоод 0.2 дециметр куб болно гэсэн үг ээ. За бацийн тоо хэмжээг бол хэд гэж болсон бэ гэхээр 0.1 моль гэж болсон тий. За 0.1 молийг хуваах нь 0.2 дециметр куб гэж байна. За тэгэхээр энийг бодохоор хэд гарах вэ гэхээр 0.1-ийг хуваах нь 0.2 гэсэн үг шүү дээ. 0.1-ийг хуваах нь 0.2 тэнцүү 0.5 моль буюу 0.5 моль дециметр куб буюу D хариулт нь зөв байсан байна. 4. За дараагийн асуулт. Бензолийн эмпирик томьёог олоорой гэж байна. За эмпирик томьёо гэдэг бол бензол гэдэг бол ер нь бол эмпирик томьёо гэдэг нь молекул дахь атомын хамгийн бага бүхэл тоон харьцааг бол харуулдаг. Энийг бол туршилтаар тодорхойлдог гэсэн тий. За яг үндсэндээ бол бензолийн томьёо бол хаана байна гэхээр энэ баггүй C6H6 бол бензол юм аа. За эмпирик томьёог олохдоо хамгийн бага бүхэл тоо болгохын тулд энэ хоёрт хуваагддаг хамгийн их тоо бол 6 хуваагдана тий. Тэгэхээр C1H1 буюу E хариулт нь зөв байсан байна. Энэ бол ацетилен. За тэгвэл ацетилений эмпирик томьёог олохдоо хялбар томьёо гэсэн үг байхгүй. Энийг 2 дугаараар C1H1 гэдэг ийм болно гэсэн үг. За ийм томьёотой. За тэгэхээр энэний бол эмпирик томьёо бол E хариулт нь зөв байжээ. За органик нэгдлийн шатаг уруулын X-Y процентыг олооч гэж. За энд C тэнцвүүлнэ л гэсэн үг байхгүй. Энд 5C байгаа учраас X-ийн оронд 5-а тавина. H нь 12 байгаа учраас Y-ийн оронд 6-ыг тавина. За ингээд 2 5-ын 10 дээр 6-ыг нэмээ 16-ыг яахс нь 8 учраас зөв байна те. За тэгэхээр X-ийн оронд 5-тай хариулт энэ гуруулаа юм байна. Y-ийн оронд 6-тай хариулт энэ байна. Ингээд 6-гийн бол E хариулт нь зөв байсан байна. За 7 дугаар тест рүү оръё. Нүүрсдөрөгчийн диоксидын молекулыг цэг хэрэгс диаграмаар аль нь зөв илэрхийлсэн байна вэ гэж асуусан байна. За эхний ээлжинд бол нүүрсдөрөгчийн 6 дугаар элемент учраас электроны тоо 6 гэсэн үг. За цахилгаан сармаг атомын хувьд электрон байгууламжийн томьёог бичгээр 1s2, 2s2, 2px, 2py, 2pz дээр 1 тэгнийд 6 электронтой байгаа шүү дээ. За гаднаас бага хэмжээний энерги өгөхөд энергийн хувьд ойролцоо нь энэ нөгөө энергийн хувьд 2 гэсэн энергийн түвшнээрээ адилхан одоо ийм энергийн түвшний S-ийн хосолсон нь энэ Z руу хоосон руу шилждэг байхгүй өдөөгцсөн төлөвт. Тэгэхээр 1s2, 2s-ийн 1 болоод 2px, 2py, 2pz дээр 1 болно гэсэн үг. За тэгэхээр гадаад давхраандаа энэ C гэдэг элемент маань хослоогүй 4 электронтой байна тий. За тэгэхээр устөрөгчөөс бусад бүх элементүүд яадаг вэ гэхээр гадаад давхраандаа 8 электронтой болохыг
ирмэлцдэгэ гэж бид нар чийжилдэг. За тэгвэл одоо бүгдээрээ хүчил төрөгч авч үзье. Хүчил төрөгч бол 8 дугаар элемент. За ингээд 1-2, 2-2, 2bx, 2by, 2bz гэж байна. За тэгэхээр 2-1-1 болно гэсэн үг. За ингээд валенти электрон буюу гадаад давхраны электрон бол энэ байна тийм ээ. За одоо бүгдээрээ яах ёстой вэ гэхээр энд бол ингээд 1-1 электроноор ингээд хослоод химийн холбоо эхлээд энэ юм байна, дараа нь энэ юм байна. За гэтэл дахиад 2 хослоогүй нүүрс төрөгч үлдчихэж байгаа учраас 2 отоо холбогдно гэж үзээд за тэгэхээр С бол гадаад давхраанда заавал нэг өнгөөр үчих ёстой гэсэн л та. За С бол гадаад давхраанда хослоогүй 4 электронтой 1 хослоогүй 2 хослоогүй 3 хослоогүй 4 хослоогүй. За хүчил төрөгч бол гадаад давхраанда 6 электронтой тий. За ингээд 6 электроныхоо 1 2 3 4 5 6 дахиад нэг огийн хувьд 1 2 3 4 5 6 ингээд хэдэн дунд ясаасан бэ гэхээр 1 2 3 4 гээд ингэж зурдаг гэсэн нэг дундын хасаад нэг хэмжээ албагаар төрслээд тэгэхээр энэ дээр бол A хариулт бол биш байна. Яагаад гэвэл нүүрс төрөгч бол хослоогүй хэд болсон байна гэхээр гадаад давхраанда 2хан электронтой юм шиг болсон байна шүү дээ. Тийм учраас энэ биш байна. B яагаад биш вэ гэхээр B чинь зааж C 4 электрон гаргаад O ч гэсэн 4 электрон гаргаад. За B байх магадaltaа C мөн үү? C бол гадаад давхраанда бүр нүүрс төрөгч чинь 6 электронтой юм шиг боловч. Тэгэхээр биш байна. D бол нэмэх хасгацсан ихтэй яан үүсгээд бүр өөр юм болгоч. Тэгэхээр энэ бол 7-гийн B хариултан зөв байсан байна. За нэг нь нүүрс ус төрөгчийн 20%-ийг ус төрөгч эзэлдэг бол түүний томьёог олно гэж. За энийг бодохын тулд CX A шигэр гэдэг томьёондоо орлуулна. За ус төрөгчийн эзлэх хувь нь бол 20% гэж байна тий. За C-гийнхыг олохдоо нийт 100% байх ёстой. Энэ хоёр байцчих. Энэний чинь 20% нь А эзлээд байгаа юм бол 80% нь бол С байж таарна. За ингээд MC гуах нь А2C харьцах нь молийн масс С гэсэн ч болох юм байна. Харьцах нь MA шиг гуах нь молийн масс H. Масс нь бол хэд гэж С-гийнх бол 80% буюу 80 грамыг гуах нь 12 харьцах нь 20-ыг гуах нь 1 гээд за 80-ыг 12 гуахаар за 80-ыг гуах нь 12 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 666 гарч ийн. 666 20-ыг 1 дугаагаад 20. Ингээд энэ хоёрын тооны багт нь баг тоонд нь хуваах үйлдэлийг хийн. 666 дугаагахаар 666-г 666 дугаагаад 20-ыг 666 дугаагахаар 1-ийг харьцах нь 20-ыг хуваах нь 666 гэхээр 3 гарна гэсэн үг. Тэгэхээр C1 H3-та эмпирик томьёоны юм байсан. Мэдээж CH3 байх боломжгүй учраас энийг 2-оор үржүүлэхээр C2H6-та томьёо буюу 8 бол С хариулт нь зөв байсан байна. За 9-р тест рүү бүгдээрээ оръё. Дараах физик шин чанартай бодисуудыг тодорхойлно гэж байна. За тэгэхээр хайлах цэг нэгтэн юм байна. За хайлах цэг нь бол харьцангуйгаар бол өндөртэй байна. Гэхдээ хатуу төлөвтэй бол цахилгаан гүдлийг дамжуулдаг, шингэндээ ч дамжуулдаг. За энэ хоёр дээр бол бал чулуу бол ерөөсөө өндөр штэ. Яагаад гэвэл атомын тас дорн бүтц Павлийн том молекулын бүтцтэй учраас өндөр байдаг. Гэтэл энэ хэрвээ энэ чинь бол металл элемент, энэ металл биш элемент. Энэ ямар холбоотой байна гэхээр ионы холбоотой. За натрий мөн ялгаа байхгүй металл болохоор бол металл биш. Металл биш атомуудын хооронд ионы холбоотой нэгдэл болно гэсэн үг үүсдэг. За тэгэхээр ионы холбоотой нэгдлүүд бол хатуу төлөвтэй цахилгаан дамжуулдаг байхгүй.
Яагаад вэ гэхээр нэмэх хасах цэнэгтэй ионуудын харилцан таталцлаар үүсэж байгаа учраас нэмэх хасах цэнэгүүд бол хүчтэй таталцдаг учраас энэ таталцал нь бол зөвхөн хэлбэлцэх хөдөлгөөн хийхдээ зөвхөн хэлбэлцэх хөдөлгөөн хийдэг. Тэгэхээр ионууд нь чөлөөтэй шилжиж хөдөлдөггүй учраас хатуу төлөвтэй бол энэ дамжуулахгүй учраас шууд энэ хоёр бол чагсаалаас гарч байгаа байхгүй юу? Гэтэл балчулуу яагаад чагсаалаас гарсан бэ гэхээр балчулуу бол яадаг вэ гэхээр нөгөө өндөр байхгүй хайлгчлах зэг нь өндөр байх хэрэгтэй. Яагаад гэвэл ковалент том молекулын тас дорн доторын бүтцтэй учраас энэ ийм тас дорн доторын бүтцтэй нэгдлүүд нь энэ атомын тас дорн дор гэсэн үг шүү дээ. Энэ бол хайлгчлах температур бол одоо өндөр байдаг, маш өндөр байдаг. Тийм учраас энэ чагсаалаас гарч байгаа. Тэгэхээр энэний зөв хариулт бол гисэн бол D хариултын зөв байсан байна. За этанол шатахруулын дулааныг тооцоолох туршилтыг бүгдээрээ харж байна. За ингэсэн чи яасан бэ гэхээр өгөл усны масс бол 75 г байна. За тэгэхээр жоул нэгжтэй гарч байгаа учраас Q тэнцүү M-ийг үржих нь C-ийг үржих нь дельта T гэдэг энэ томьёог бол орлуулах хийжээ. За энэ бол ус юм уу? Ус амлын масс байх хэвээр. За тэгсэн чинь энэ дээр бол яаж юм бэ гэхээр усны масс нь бол 75 г гэд өгчөж за үржих нь усны хувийн дулаан багтаа хэмжээг өгөөг байна те. За 4/100 энэ бол усны хувийн дулаан багтаа хэмжээ байна. За ингээд усны хувийн дулаан багтаа хэмжээ бол хиттэй тэнцүү үед тогтмолтой байдаг вэ гэхээр 4/184 жоулыг үржих нь грамм хасахныг үржих нь Цельс хасахныг гэсэн юм нэгжтэй байдаг. За 4/184 жоулыг үржих нь грамм хасахныг үржих нь Цельс хасахныг гэсэн юм нэгжтэй байдаг. За дельта T-г олохдоо бид бүхэн яах ёстой вэ гэхээр T2-оос T1-ийг хасах ёстой. T2 нь бол T1 нь бол энэ T2 нь бол энэ. Тэгэхээр 41-ээс 21 градусыг хасахаар 20 градус гарч байна. Тэгэхээр энэ дээр 20 градустай грамтай урагдаад 75-ыг үржих нь 4/180. За энэ хоёрын аль нэг нь үржих нь 20 гэхээр A хариулт нь 10 бол A хариулт нь зөв байсан байна. За эндодерм уруулын диаграмд аль сум нь буцах уруулын идэвхжлийн энергийг харуулж байна вэ гэж. За тэгэхээр идэвхжлийн энерги гэж юу хэлж байгаа вэ гэхээр одоо энд бол их бодис байгаа шүү дээ. За энд бол бүтээгдэхүүн бодис байгаа тий. За тэгэхээр оройн цэгийн утгаас их бодисын утгыг хассан. Энэ бол B бол шулуун уруулын идэвхжлийн энерги гэсэн баггүй. Шулуун уруулын идэвхжлийн энерги. За тэгвэл буцах уруулын үед бол их бодис нь бүтээгдэхүүн болчих шүү дээ. Их бодис нь энэ бол. Тэгээд оройн цэгийн утгаас их бодисын энергийн утгыг хасна гэхээр C хариулна. Өөрөөр хэлбэл 11-ийн C. Яагаад C гэж байгаа вэ гэхээр идэвхжлийн энерги гэдэг бол оройн цэгийн утгаас их бодисын энергийн утгыг хасдаг учраас ингэж батсан байх нэ. За 2 дугаар үед байрладаг атомын радиус хамгийн том элементийг заано гэсэн чинь энэ дээр бол эдгээр элементүүдээс бол 2 дугаар үед бол лит 2 дугаар үед чинь нэр устөрөгч литий, бериллий, бор, нүүрс дөрөвч, азот, хүчил дөрөвч, ботор гэсэн элементүүд ордог шүү дээ. Тэгэхээр яг адилхан. Энэ 3 дугаар үеийн энэ баггүй. Энд бол 2 дугаар үеийн элементүүдийн хувьд бол үеийн дагуу хойшлох тусам яадаг вэ гэхээр атомын радиус бол буурдаг шүү дээ. Яагаад гэвэл гадаад хорооны электроны тоо нэмэгдэж байгаа учраас ингээд хоёрын атомын хамгийн том атомын радиус хамгийн том нь литий байна тий. Литий эхлээд литий, дараа нь бериллий, дараа нь бор, дараа нь нүүрсдөрөгч орно гэсэн үг. Өөрөөр хэлбэл үеийн дагуу хойшлох тусам атом болон атомын радиус нь бол буурдгаа гэдгийг чийжлэх шаардлага үүсгэнэ. За 2,4 диметил пентаны бүтцийн томьёог заано гэж байна. За энд бол өнцөг бүр дээр бол нүүрс дөрвчийн атомууд бол байгаа.
За ингээд бүр одоо ингээд суртлаа. Ингээд хийж хэрэгтэй. За энэ дээр бол CH3-ыг бид нар метилгэдэг. За ингээд гол хэлхийг ингээд хамгийн урт гинжин хэлхийг нэрлэхээр энэ бол 2 дугаар C дээр метил, 3 дугаар C дээр метил, 2, 3 хэдэн метил байна вэ гэхээр диметил, голдоо 5 C-тэй пентан гэнэ. За хамгийн урт гинжин хэлхийг сонгох гэхээр энэ дээр энэ бол хамгийн урт байна. Тэгэхээр 1, 2, 3, 4, 5 C. Тэгэхээр 2, 2 диметил, за голдоо 5 C-тэй пентан гэнэ. За энэ дээр бол энэ дээр C байгаа, энэ дээр C байгаа, энэ дээр C байгаа. За ингээд дугаарлахаар 1, 2, 3, 4, 5. За ингээд 2 метил 5 C-тэй пентан гэнэ. За 1, 2, 4, 5. За ингээд салбартууд байгаа нь сайхан бичиж байгаа тийм шүү дээ. За ингээд 1, 2, 3, 4, 5. Ингээд 2, 4 диметил, голдоо 5 C-ийг бид нар пентан гэдэг. Ингээд D хариулт нь зөв байсан байна. За одоо энэ дээр нөгөө карбокатионы тогтворжилт доорх байцуудаас аль нь 2 дахь карбокатион бэ гэхээр энэ гэсэн үг. Энэ карбо гэдэг нь нүүрсдөрөгч, катион гэдэг нь нэмэгц цэнэгтэй юм харна гэсэн үг. Карбон гэдэг нь нүүрсдөрөгч гэсэн үг байна ш. Катион гэдэг нь нэмэгц цэнэгтэй. Тэгвэл нэмэгц цэнэг байрлаж байгаа C-ийг л харна гэсэн үг. Энэ нэмэгц цэнэг байрлаж байгаа C 1, 2, 3 C-тэй холбогдсон байгаа учраас энийг 3 дахь карбокатион гэж нэрлэнэ. Энэ C бол энд бол хэдэн C-тэй холбогдсон байна вэ гэхээр 2 C-тэй холбогдсон байгаа учраас энэ бол 2 дахь карбокатион гэж нэрлэнэ. За энд байгаа юу гэсэн бэ? Энэ хоёр нь бас адилхан юм уу? Эсвэл энд нэг юм гүйцсэн байна. Энэ хаанаас гүйж яваад ишиг үрээд рүү? За нэг газраас одоо энэ бас 2 дахь болж таарлаа. Хэрвээ энэ CH3-ыг хаана орж тавих юм бол? За энэ бол 2 дахь карбокатион байна. За нөө шивхэд. За энэ C бол яасан бэ гэхээр ийшээгээ нэгцээд энэ CH2-ын цаашаа хэдтэй холбогдох нь хамаагүй учраас нэг л C-тэй холбогдсон учраас анх дахь карбокатион. Ингээд зөв хариулт. За тэгэхээр 14-ийн бол одоо за 2 дахь нь бол за 3-аар энэ хоёр ч яг адилхан байна шүү дээ. За 3, 2, 2 бол хоёлаа 2 дахь карбокатионыг илэрхийлж байна. За 4 холоорт нүүрсдөрөгчийн молекулын холбооны өнцгийг тодорхойлно гэсэн байна. За 4 холоорт нүүрсдөрөгч гэдэг бол ерөөсөө метантай адилхан байна тий. С холоор 2 нь автгаа дээр, за нэг нь бол автгаан цаана энд бүдэг байгаа нь автгаан цаана гэсэн үг шүү дээ. За тэгэхээр яг энэ холбооны өнцг нь бол 104.5 градус. За Берлийн H2 бол 180 байна. Боор H3 бол гурвалжин байгаа учраас шугам байгаа учраас 180 байхгүй. За тэгээ энэ бол автгаан гурвалжин учраас 120 байна. За энэ бол тетраэдр 104.5 гэж авч чинь чи удлаа шүү. 109.5 шүү дээ. За энэ ном дээр за андуурсан байгаа юм. Тэгэхээр 109.5 шүү гэдэг. Ингээд 15-ийн хариултан байжээ. За энэ одоо уруулаар үүсэх бүтээгдэхүүнийг бол нэрлээ гэдгийгсэн байна. Энэ жишээл өөр уруул авсан шүү дээ. За тэгэхээр өөр уруулах болсон байна. За тэгэхээр энэ дээр бол C-ийн тоог уртсгадаг уруул те. Энэ дээр C нэмэгдэн CH3, CH2, CH2, C нэмэх нь натрий хлорид 1, 2,
4 цэтэй байгаа учраас энийг бол бутан нитрил гэж нэрлэнэ. Бутан нит бутан нитрил гэж нэрлэгнэ. За 17-т нь зурагт үзүүлсэн органик нэгдлийг эфирийг нэрлэнэ гэж байна. За ингээд О-гийн дунд энэ дан холбоотой О-гоос ингээ хуваачна. Тэгээд энэ хоёрсоо холбоотой О-гийн хэсэг бол хүчлийн хэсэг байдаг. Дан холбоотой О-гийн хэсэг бол спиртийн хэсэг байдаг. Өөрөөр хэлбэл спирт карбон хүчлийн харилцан үйлчлэлээр юу үүсдэг вэ гэхээр нийлмэлбэр бол үүсдэг байгаа. За ингээд энийг нэрлэхийн тулд бид нар эхлээд энэ С-нүүдээ нэрлэх ёстой. Эхлээд спиртээ нэрлэнэ. Спиртийн хэсгийг эхлээд нэрлэх ёстой байна. За 3 С-ийг пропил вертикал. Тэгээд 2 С-тэй хүчлийг бид нар этаноат гэж нэрлэнэ. Тэгэхээр пропил этаноат гэдэг хариулт бол 17-гийн за яж органик эфирийг нэрлэнэ үгнэ. Тэгэхээр пропил этаноат буюу хариултан зөв байсан байна. За усгүй хуралд оруулж цис транс изомер үүсэх бодис аль нь вэ гэж асуусан байна. За эндээс ямар бүтээгдэхүүн үүсэх вэ гэдгийг ерөнхийдөө бол юу байна? За нөгөө OH байрлсан цэгийг хараад за энийг бол алюминиум 2А3 гэдэг катализаторын нөлөөгөөр уралд оруулахад энэ OH нь энд байгаа H-ыг авах уу? Энд байгаа H-ыг авч усыг ялгаруулах уу гэдгийг шийдэхийн тулд яах ёстой вэ гэхээр за энэ дээр бол үүснэ. Энэ цис транс изомер үүснэ шүү дээ. Ягаад гэвэл энэ дээр H-тай энэ дээр H-тай гэхээр транс нэгэд тэгэхээр бол хариулт нь бол за Б-г нарыг үүсэхгүй аль нь бодис аль нь вэ гэж байгаа юм байна. За энэ С бол яасан бэ гэхээр юу байна гэсэн хитгч юм бэ те. Гуруулаа адилхан OH-ийн байрлсан С бол гуруулаа адилхан H-тай байгаа учраас за алюминиум 2А3 гэдэг катализаторын нөлөөгөөр энэ OH нь энд байгаа H-ыг авч. Тэгэхээр ийм болоод дан холбоотой болно шүү дээ. Энэ дээр юм байхгүй. Хоёрсоо холбоотой. За энэ дээр бол цис транс изомер үүсэхгүй шүү дээ. Энэ хоёр нийтлэгэн байгаа учраас цис транс изомер бол B дээр бол C дээр бол үүсэхгүй. За энэ дээр энэ дунд нь хоёрсоо холбоотой явж. Тэгэхээр ингээд энэ хоёр нийтлэгэн болчихж байгаа учраас энэ дээр бол цис транс изомер B дээр бол үүсэхгүй. За энэ дээр үүсэхгүй гэвэл энд С байгаа шүү дээ. Энэ дээр CH2 За тэгэхээр энэ дээр бол ингээд энэ дээр үсээд H2. Энд бол CH нь 2 болчихж байгаа учраас цис транс изомер үүсэхгүй. Ингээд 18 хийвэжээ. Бутений химийн шин чанарын талаар зөв мэдээллийг олно гэж. Бутен гэдэг чинь С хэд вэ гэхээр 4-тэй. C4H8 строгчийн галерейд буюу H холоортой нэгдэх уралд гарна тий. Тэгэхээр C4H9 холоор үүснэ гэсэн үг. За хүйтэн уусмалтай эсэлцдэг гэвэл за хэрвээ захтай хоёрсоо холбоо байвал калиум перманганатын хүйтэн сулруулсан хүчлэгжүүлсэн уусмалаар үйлчлэхэд Вагнерийн урал явагдаад 2 атомд спиртийг бол үүсгэдэг. За ингээд эсэлцдэг гэдэг нь үнэн байна. Нэг ч үнэн байна, хоёр ч үнэн байна. Гэтэл энэ алкхийн бол ерөөсөө мөнгөн толны урал буюу аргентумын H3 2 дахин OH-тай уралд ордоггүй байна. За ингээд уралд ордоггүй. Тэгэхээр аль хариулт нь зөв байсан бэ гэхээр 1 2-той хариулт буюу 1 2-ын зөв хариулт 19-ийн бол B хариулт нь зөв байжээ. Аль нь байгалийн полимер вэ гэж асуусан байна.
байгалийн гаралтай. Тэгэхээр энэ бол мэдээж ноол уруу амьс юм. Энэ хувцар ундааны сав гэлгаруудыг дандаа зохиомлоор гаргаж авч байгаа учраас энэ зохиомлоор гаргасан полимер нэгдлийг бид нар синтезийн полимер гэж нэрлэдэг. Ноол уруу амьс бол байгальд өөрөө гаргаж авч байгаа учраас энэ бол байгалийн полимер нэгдэл юм аа. За ингээд 21-т нь спиртийн томьёог сонгороо. Спирт бол ерөөсөө радикал гэдэг нь С гэсэн үг шүү дээ. Радикал OH дан холбоотой OH учраас 21-ийн A байжээ. Ионт нэгдлийн томьёог доорх жишээнээс сонгоно. За ионт нэгдэл гэдэг бол металлын эерэг цэнэгтэй ион, металл бишийн сөрөг цэнэгтэй ионоос тогтсон нийлмэл бодисуудыг ионт нэгдэл гэж нэрлэдэг. Тэгвэл эерэг сөрөг цэнэгтэй юм бол энэ байна. Инхээр D болно гэсэн үг. Хатуу төлөвтэй хамгийн сайн цахилгааныг дамжуулдаг бодис бол ерөөсөө юу гэдэг вэ гэхээр металл гэдэг. Металлууд нь хатуу төлөвтэй хамгийн сайн цахилгааныг дамжуулдаг гэхээр 23-ын C. За хүчлийн борооны шалтгаан болдог бодисыг заано гэхээр түш шатахад бол пирит шатаад агаар мандалд перм 2. За агаарт перм 2 хаагур бол гарахгүй шүү дээ. SO2 нь бол гардаг. За тэгээд энэ хийн бол яах вэ гэвэл бронхит, уушгины, бактери гэх мэтлэнгийн 8 дээр 6-ыг нэмэхээр 8 дээр бишээ 16 дээр 11-ийг тавьдаг те энэ дээр. За ингээд энэ бол SO2 байна. Хүчлийн борооны их үсэр үүсгдэг. Хүчилтэй уралд орж давс болон ус үүсгдэг нэгдлийг заа гэж. Хүчилтэй уралд орж. За тэгэхээр хүчилтэй уралд орж за кальци оксид юм байна. Хүчил гэхээр жишээлбэл H хлорыг авчиж л та. За тэгэхээр юу үүсвэ гэвэл кальци хлор 2 дээр нэмэх нь H2 үүсдэг. Өөрөөр хэлбэл энэ металлын сорийн оксид буюу сорийн оксид ч тийм ч хүчилтэй уралд ороод давс ба усын үүсгэж байгаа учраас D хариултан зөв байжээ. Химийн идэвхгүй элементийн дугаарыг сонгоно гэхээр инерт хий бол гадаад ухрааны электрон байгууламжийн томьёонд бүрэн дүүрэгдсэн байдаг учраас химийн идэвхгүй байдаг 26-гийн C боллоо. За 27-нд гадаад ухраандаа 6 электронтой элементийн оксидын дугаар гэхээр энэ бол гадаад ухраандаа 1 электронтой, гадаад ухраандаа 2 электрон, 3, энэ бол 4, энэ 5, энэ 6, энэ 7 гэхээр 6 электронтой нь бол D буюу 6 байжээ. Хамгийн өндөр температурт хайлдаг нэгдлийг заано гэж байна. За тэгэхээр энэ дээр бол аль нь нээсэн бэ гэхээр хамгийн өндөр температурт хайлдаг. За тэгэхээр энийг бол сурах бичгээс бол харах боломжтой. Гэхдээ энэ бол эхний 3 бол угаасаа өсдөг шүү дээ. Эхний 4 дээр. Тэгээд доошо буруу явцдаг ялла. За тэгэхээр энэ бол хаана байдаг вэ гэхээр сурах бичгээ гаргаж ирнэ гэсэн үг. Энэ тестэн дээр бол хамгийн өндөр температурт хайлдаг тасалгааны температурт шингэн төлөвтэй үн. За энэ ч 2 асуулт тэгвэл 2 хариулт өгөх хэрэгтэй байсан юм шиг. Хамгийн өндөр температур. Тасалгааны температурт шингэн төлөвтэйг нь сонгоно гэвэл SO3 болж таарч байгаа. Тий. Тэгэхээр 28-ын юу болох вэ гэвэл B болно гэсэн үг. Хэрвээ зүгээр шингэн төлөвтэйг нь сонго гэх юм бол ингэж ихнэ шүү дээ. Тэгэхээр хэрвээ юу яхаар байсан бол 2 хариулт өгөх хэрэгтэй байжээ энэ дээр. За тэгэхээр шингэн төлөвтэй нь SO3 буюу 28-ын бол B хариулт нь байж. За устдаа уралд ордоггүй металл биш оксид, устдаа уралд ордоггүй цахиурын оксид шүү дээ. Хөнгөн цагааны оксид болон цахиурын оксид 2 шүү дээ. Тэгэхээр энэ хоёр бол устдаа уралд ордоггүй байхгүй, бус нь устдаа уралд орно. Устдаа уралд орохгүй. Тэгэхээр
хүчлийн металл бишийн оксид нь бол эн чинь хөнгөн цагааны оксид чи ампер оксид шүү дээ. Тэгэхээр металл бишийн оксид гэсэн учраас 4 буюу 29-ийн E юм байна. 30 дахь нь атомын радиус нь хамгийн том элемент бүхий бодисын дугаар гэхээр сая бид нар харуулсан те натрий бол үеийн эхний элемент учраас хамгийн том хойшлох тусмаа атом болон ионы радиус нь буурдаг те. За ингээд тэгэхээр аль атомын радиус нь хамгийн том элемент. Тэгэхээр энэний 30-ийн A болж таарч байна. За ингээд анхаарлаа хандуулсан явдалд баярлалаа.